John Ronald Reuel-Tolkien зохиолыг бичсэн Sarah Stephen King-ийн зохиол хараас ч юу ч болж чаддаггүй. Тамд очиж өдгөрөө өдрийг гэсэн чичээд зөвхөн өдрийн хоёрын зөв зочисхийн сэрлээ. Ганагийн сүгт тавтай морил. Зохиолч Чинзүргийн халиун надтай үлдээч өгүүллийн номоо саяхан гаргасан. Өмнө нь би халиун ахын 40,000-ийн дугаар байрны 3 давхарт 3 дуу надтай үлдээчгээд олон өгүүлгийг уншиж байсныг та бүхэн мэрсэр мэдэх баг. Харин одоо шинэ номных нь хувь тавилан гэдэг өгүүлгийг сонсдог болгон уншснаа та бүхэнд хүргэх гэж байна. Та таалан сонсоорой. Зохиолч Чинзүргийн халиун хувь тавилан. Ээж маань жирэмсэн болсоноо мэдсэн дэрвдаал хевлийд нь 2 зүрх цохилж байгааг мэдэрсэн гэдэг. Анхны жирэмслэлт мөртлөө ихэр гэдгийг шууд мэдэрсэн тухайга яагаад ч юм ихэр юм шиг санагдаад болохгүй байсан гэхээс өөрөөр хэлж байсангүй. Орон 23:50-д 12:29-д би төрсөн юм. 39 минутын зайтай ахын дүүс. Бидний багнаас хотын төвийн 5 давхар байранд өнгөрсөн. Тухайн үед нийслэлийн хүн ам баг тэр хэрээр айл хөршүүд биесээ таньж мэддэг байсан тул хүн үхэх төрөхөд хороо орнороо шахуу мэддэг байж. Тэр дундаа ихэр хүүхэд төрөх нь ховор тул бидний хүүхэд нас байр орчмын бүх хүний нүдэнд ил байсан биз. Цаашдаа дан байраар тогтохгүй. Цэцэрлэгт дараа нь сургуульд чүн бүрийн анхаарал бит хоёр дээр тусдаг байлаа. Дүүрэн багшийн ихрүүд явж байна. Эсвэл үсчин цэвэлмагийн 2 банд гүйж явна гэх мэт үг яриа үл тасрана. Эхэндээ хүмүүсийн хил амыг төдийлөн тоодгүй байснаа нас нэмхийн хэрээр тэртээ санагдаж зарим хүмүүс албаар ч юм уу эсвэл үнэхээр ч юм уу байнга андуурна. Тэгэх болгонд тайлбар хийх нь ядаргаатай. Ихэр маань надаас илүү нээлттэй, найз нөхдөд нь ч олон. Эцэг ихээс бид хоёрт бие биелдэр харамгүй заяасан юм. Би 180 см, дүү 182 см. Үеийнхэндээ овоо өндөрт орох хэмжээ. Тэр саг сайн тоглодог, сургуулийн шигшээд 7 дугаар ангиас албагдсан бол би амьдралдаа хэдхэн удаа л биеийн тамирын хичээл дээр бөмбөгөрсөн удаатай. Урлагийн үзлэг, хавар намрын спортын тэмцээн, олон нийтийн ажилд ихэр тасралтгүй оролцдог бол би ихэнхийгсэн чөлөө авах юм уу? Хэл үггүй тасалчихдаг байв. Гадна төрхөөрөө бид хоёрт ялгаатай зүйл бараг байхгүй. Түүний хүзүүний ар шилэнд жижигхэн харминг, харин миний уруул дээр багадаа нүрээрээ харуулдаж унснаас болж үүссэн жижигхэн сорив бий. Өөр ялгадах зүйл огт байхгүй. Төрсөн ихээс минь босод бүх хүн биднийг андуурдаг байлаа. Бүр аав хүртэл шүү дээ. Харин ээж хизээж биднийг андуурсан удаагүй. Цаашаа хараад хэвтэж байхад ч яг л нэрээр дууддаг байсан юм. Хүүхэд нас минь байрны сургуулийн гээд хүн болгоны хараанд өнгөрсөн бол оюутан нас харин амар 50 өнгөрсөн. Би өөрийн дур сонирхлоор тооны чиглэлээр суралцаж ихэр маань хэл уран зохиолын хүн болохоор шийдсэн юм. Чухам юуны учир гинэт тийм ингээд элсэж орсныг би мэдэхгүй. Ээж мэдж байсан байж магадгүй ил юм. 1-р курс төгсдөг жил ихэр үсээ мөрөө хүртэл урт ургуулж эрүүндээ жижигхэн сагал тавьсан нь биднийг юугүй андуураад байхааргүй болголоо. Би түүнд наад үс чи яг үнэндээ чамд огцохгүй. Сагалчин бүрч тэнийг. Гэхдээ хүмүүс ялахад амар болохоор бити тайрч усаарай. Гэхэд тэр ээлгээ тэрэн учир зүггүй инээгээд. Ойлголоо хаа. Би тайрахгүй. Ер нь рок одууд шиг илүү урт болгоод хийм хийлгэд буржур болгочих уу гээд чанга хөхөрчвлээ. Цаг хугацаа татаад тавьсан сум шиг харван өнгөрч нэг л мэтгэд 35 хүрцгээв. Энэ хугацаанд аав бурхан болж ээж бэлэвсэрч хоцорсон бол би гэр бүл зохиож эхнэр нэг хүүтэйгээ амьдарч байв. Харин ихэр ганц биеэрээ л байсан юм. Байсан юм гэдг нь тэр маань сарын өмнө нас барсан. Нас барсан шалтгаан нь архины гүн хордлого. Олон хоног тасралтгүй ууснаас болж бүх эрэгтнүүд нь ажиллагаагүй болж гүн шокт орсны улмаас нас барсан. Ээж минь ажил явдлын үеэр
Хар цагаан дуугийн хоног өдрийг өнгөрүүлэхдээ дүүгээ харж хандаж байхгүй дээ гэж ганц л өгүүлбэр надад хэлсэн. Бидний сүүлийн хэдэн жилийн харилцаа урдын шиг ойр байгаагүй. Ааваас хойш тэр ээжтэй амьдарч байсан ч 2 жилийн өмнө ээж маань ахынд амьдарна гэд төрсөн нутг руугаа явчихсан юм. Жилдээ хэд ирдэгж тогтмол хотод амьдардаггүй. 6 жилийн өмнө ихэр маань найзуудтайгаа хотоос гарч тарваг зурамхан эргүүлдэг хүмүүс суулгах гэж яваад айхавтар аварт орсон. 5 найзаас нь 2 нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт очиод өнгөрсөн юм. Дүү маань нэг найзынхаа хамт амьдарсан ч хоёул хөгжлийн бэрхшээлтэй болж найз нь үрдийн суумгай бас хараагүй болсон бол ихэр маань түнхний хүнд брэтлээс болж хазгар болсон юм. Бас дотор эргэтнүүд нь чих гэмтсэн. Түүнийг сэхэн тухангүй олон хонох үеэр аавын зүрх гэнтэл зогсчихсон. Тэр их гайг үгийн зүрх муутай аав минь дийлээгүй бол бийлгүүн аавын ажил явдлын үеэр эмнэлгийн орон дээр шаналж хэвтсэн те. Тэр эмнэлгээс харангуйтаа шууд л ууж эхэлсэн. Өмнө нь хийж байсан ажлаа хийж чадахгүй болсон амиргдсан найзуудынх нь ар гэрээс ирэх дарамтчхалтууд дээр нь аавын гэнтийн үхэлгээд түүнийг уухад хангалттай их шалтгаан байсан юм. Гайтай тэр өдөр анд яваагүй байсан бол гэж бидний бүх хүмүүс халаглан бодож бодох бүрдээ энэлэн шаналсаар өнөөдрийг хүрсэн дээ. Би түүнтэй сардаа нэг ихтэй л 2 удаа уулзсан. Уулзах хүртэл чи хууж ван шүү. Намайг боддгоо маа гэхэд ээжийг одоочтой. Арай бага ууж болдгоо юм уу? Гэх утгатай зүйл хэлдэг байв. Тэр миний үгийг эсэргүүцэж ээлдэв үгээрээ үйл хөдлөл хийхгүй, дуугүй л толгоогоо өгөхөөс өөрөөр хариулдаггүй л байсан юм. Хамгийн сүүлд сар гаруй өмнө ягаад ч юм би тэднийхэр очмоор санагдаад байсан тул ажлаа дараад төрсөн гэрэл үгээ явсан. Ээлдэв юм болвол хэрэг болно гэд надад нэг илүү түлхүр байдаг тул эхрийг байгаагүйд санаа зовлгүй шууд л очсон нь тэр. Бага өсвөр насаа өнгөрөөсөн 40,000-ийн 3 өрөө байр маань цаанаал нэг танил дотно хийгээд сэтгэлд дулаан. Гэрт орох хүрд байрны хан туурга, шил цонх, тавилга сэлтүүд нь дүүрэнгийн том ихэр хүрээд ирвүү. Төрсөн гэртээ яагаад ойрхон ирдгүү мондв гэх шиг санагддаг байв. Хэтэрхий дотны л шинж байх. Үүдний өрөөнд гутлаа тайлж, том өрөөний буудан дээрээ энэ трийг ажиглан суув. Удалгүй хаалганы цоож шаржигнэн дуугарч тэр миний араас орж ирсэн юм. Нүд нь бэлцээж хавдаад хэд хоног уусан бололтойч яг одоо бол уугаагүй эрүүл байгаа юм шиг санагдав. Намайг хараад чи ирээ юу байна да гэж хэнэггүй хөндүү хэлчихэд угаалгын өрөөнд оронгуудаа өгж бөөлжин хэсэг удав. Өнөөдөр биш өчигдөрхөн уусан бололтой. Тэр ус шоржгнуулан нусаа нийж амаа зайлан их дуу чимээтэй хэсэг удсны эцэст сая гарч ирээд. Ууж идэх юмгүй л байгаа хта. Чи яруу явна. Гайгүй л өчигдөр нэг найз чаха адуу нэмэх авчирсан. Тэрийг сайхан чанаад ичээрэй. Би бол өндөө хоол өндөрлөх чадалгүй байна гэж хэлээд хажуу дээрээ хэвтээд өгөв. Хүүхэд байхдаа бид хоёр толь болж тоглодог байлаа. Циркийн алиалагчдын баримтат киноноос санаа авсан тоглоом. Яг адилхан үйлдэл хийгээд түүндээ хөгжнөө. Ээж авч биднийг дэмжин урам өгч гэрээрээ тэр тоглоомыг тоглолцохно. Үнэхээр усны тусал шиг адилхан байсан болохоор тоглоом их үнэмшилтэй болдог байсан юм. Одоо харин түүний царай нэг л биш. Хөхөрч амгуулсан урвал, хавгнаж бэлцсэн зөвх, үрчлээдсэн дух гээд саяхан л ээжээс маань ор хэн шалгаж чаддгүй байсан биднийг одоо ихэрхэд идэхүүн олдохоргүй болж. Тэр дээш харсан байрлалтайч нүдэн зөвөртэй амьсгална. Би түүний туханд гараа хүргэвэл бага зэрэг халуунтай санагдав. Босч нөгөө өрөөс нөмрөх зүйл авчран цээжин дээр нь тавиад хилээд байсан махын чанахаар галтгоонд үйчгээд буцаж ирвэл тэр. Дөлгөнөө дүүн ер нь удахгүй хаа. Би нэг л биш. Юу гэж донгосоод байгаа юм бэ гэж. Наад ямаал болчооч тэгэл сэргээд ирнэ штт. Мэдэхгүй. Ойрдын дотор ирэхтнүүд айхтар өвддөг боллоо. Тэр өвдөлтийг мэдрэхгүй гэсэнтэй л хуучих юм. Тэрний оронд эмнэлэгт үзүүлээчтэй. Би чамайг дагуулад явъя. Тэг гэж хэлэхдээ тэр
үнэхээр л үхлээ сайж байх шиг санагдаж байв. Уг нь иймхэн зүйл ярихэр байгаагүй юм шүү дээ. Саяхны хүртэл тис өөр хүн байсан ч гайтай ослоос болоод ердөө хэдхэн жилийн дотор л ийм хариугүй болчихсон. Мах болоход тэр нөмөргөөрөө нүрэ таглан хий өгүүлэн байж. Дөлгөнөө би хоол идэхгүй чадахгүй мэн. Харин чи надад ердөө ганц 0.5 аваад өгчдөг. Тэгэл зөвхөн би чамайг дагаад имлэг явъя гэж хэлээд босон хараач угаалгын өрөө орчихв. Хэдийгээр дургу байсан ч түүний байгаа байдал нь үнэхэрийн зовиртой тул зовлонгоос нь төрчүүлтгөө салгая гэж шийдээд. Би гарчаад ирье, ганц л шүү. Тэгээ би чамайг аваад имлэг явна гэж хаалганы цаанаас хэлбэл тгий хэмээн өгж бүүлчих зураг хэлсэн юм. Би гэрээс гарч хажуу урцны нэг давхрын хүнсний дэлгүүрээс шилэрэг овоо хідэн ус ундаа аваад буцаж орж ирлээ. Билгүүн хүнжилдөө бөмбөгнтөл чичирч байв. Би архийг задлан сэнжтэй шавраарыгны талаар хийн түүнд өгвөл хамраа тас чимхэж нүрээ үрчилгэсээр гулгуулж өрхөв. Уумагцаа бушуухан хүнжилдөө шурган атрин хэвтэж байснаа аажмаар хөлөө тэнийлгэн нүрээ ил гаргав. Дуган дээр нь гараа тавьбал учиргүй хөлөрчгөж. Түүнээсээ болсон уу түрүү мэдрэгдээд байсан бүлээн нарилж тогтун амьсгалж эхлэв. Гал тогоонд орж адууны хоёр авирга чансан шүлнөөс тосын шүүж угаад аягны талаар хин түүндэгвэл дөрөөн балгалаад уучхав. Тэгснэ. Дахиад явуулаарай гэд өнөг шилтэр рүү толгойд өгнө. Нэг шил архийг надаар яг 5 хийлгээд дуусглаа. Тэр халамцаж хэл яриан ээдэрсэн өнгөр. Дөлгөнөө чи явдаа одоо гэрээхэн ч гайхаж байгаа. Арих чи ихэр дээр очичлоо л гэлэх бах л та. Хараа арих чинь би их чухал юм зүйлнэ чанд. Өнөөдөр ч чадахгүй нотоо ингээд унтлаа гэсэн юм. Би түүнийг эмнэлэг рүү дагуулж явах болвол хэвтүүлэх талаар хэдэн үг хэлээд идэж хэлээгүй адууны махын хөрөгчөнд хийгээд гарсан нь бидний сүүлчийн уулзалт байсан юм да. Уг нь би 3 хоногийн дараа түүн рүү ирж эмнэлэг явах талаар уулзах гэсэн боловч утсаа аваагүй. 5 хоногийн дараа гэрээр ороход тэр байгаагүй. Утас нь анайл унтраатай байсан юм. Ээж өдөр бүр санаан зовн над руу залгана. Цагдаад тэмдэглүүлдэг юм уу гэж бодсон ч арайч бас сургаггүй алгуулчихгүй юм да хэмээн хэд хоног хардснав. 10 хоногийн дараа тэсгэлгүй цагдаад тэмдэглүүлж албан ёсоор хайж эхлэх үед нь гэрээр орвол тэр том өрөөнд төрүүлгээ хараад хэвтэж байсан юм да. Хэсгийн цагдаа бид хоёр түүнийг анх олсон хүмүүс. Сүүлд 2 хоногийн өмнө гэр эзгүй байсан гэж тооцвол тэр өчигдөр юм уу эсвэл өглөөгөр гэртээ орж ирсэн байх нь. Түүнийг нас орсон тухай ээжид хэлэх гэдэг маш хэцүү ажил байсан ч хар илгийн цагдаагаар хэлүүлснээс өөрөө хэлэх нь зүйтэй гэж бодон сэтгэлээ хүчлэн байж та хүрээ тэр хүүгэхэд элдв асуултаар болсонгүй. За би ингэсгээд гарья гэж товчхон хариулсан нь их хүний зүүн савнгороо учир байдлыг хэдийн ойлгочихсон гэлтэй байсан юм. Ихэр маань бидний гэрийг яг хуучин чигт нь өнөөдрийг хүртэл авчирсан. Шин тавилгас илтгэвэл орчин үеийн зурагт хөргөгч бусдаа аав ээжийн үлдээсэн тэрэлэг хэвээр. Хүнд ромын тавилгуудыг нэг хэсэг манайх нүд үзүүрлэж зарж үрэх гэхэд ихрэл цээжээрээ хамгаалж авч үлдсэн юм. Ээж бид хоёроо 5 төгрөгийг бодоод бас том нүсэр тэр хэрээр зай эзэлж өрөөний гэрлийг бууруулж байна гэхэд бусд нь хамаагүй энэ тавилгуудыг л зарахгүй шүү гэсээр авч үлдсэн. Одоо бодоход түүний зөв байжээ гэж 100% хүлээн зөвшөөрч байна. Тэр үүгээрээ бидний бага насны дурсамжийг хамгаалж үлдсэн юм. Ээж минь ажил явдлаас хойш гэртээ байж гэр орноо эмхэлж эцэгцлээд буцхуулсан тухайга надад утсаар хэлв. Ээж нь буцъя та. Чи өнөөдөртөө хүрээд ирэх үү? Довдаах нь маргааш буцъя гэж байна. Явхаас өмнө чамтай уулзах гээд. Тэгээ ээж би ингэсгээд яваад очив.
Бид олон зүйлсийн талаар тэр дундаа бэлгүүний тухай, аавын тухай дурсамж голцоо сэдвэрийг ярилцах зур ээжийн чансан банштай борцтой цайг хөлсөө туслуулан ууж тунарч хаад байсан гуниг зөвхөрлөө багж чадахгүй хугасалсан юм. Ээж минь нэг их уртаар санаалцснаа. Миний хөө байраа яах ихе өөрөө шийдэрээ. Уг дүүг чинь хань ижил үр хүүхэдтэй болоод амьдрна гэж их бодож байсан юмсан. Таанч тийм заяагүй гэж. Зарах гэж хараад яхав те хожим хүүд чинь л хэрэгтэй байх. Болвол аятайхан хүмүүс түрээс л нүздээ. Ээж нь гэрээ сайхан цэмцэдэл цэвэрлж гисэн байгаа үсттэй. Хүн ард үзүүлэхэд амар. Харин дүүгийн чи юмсыг ухаж төнхөөгүй шүү. Сэтгэл сэмрээд байх бол үгж удаад ойртоогүй. Чийл нэг цаг гаргаад үзээрэй. Гэхдээ би толгойд өгөв. Ээж өрөө бүрээр аажуухан алхан нар зүв тойроод л алхах зураа тавилгас илтээ амьд эмтэнд хүрч байгаа мэд зөөлөн илж тэгх бүртээ уртаар санаалтана. Зэл залуухан насных нь бүхэл дурсамж энэ байртай салшгүй холбоотой болохоор аргагүй үз. Хамгийн хэцүү нь ханижлэнж төрүүлсэн өрнж энэ байранд амьсгал утгалсан болохоор сэтгэл санаанд нь тийм гихэн аргагүй байдал үүсгэсэн нь илэрхий. Ээжийг хөдөөрөөгөө буцснаас хойш хэд хоногийн дараа нэгэн эмэгтэй буцсаар байрны сүүлийн 2 сарын төлбөр огт хийгээгүй байгаа тул тогуусыг чинь салгалаа шүүх хэмээн намжирдахт нь хурдхан гихчин төлбөрийн төлж барагдуулж санаа амрав. Үнэндээ ажилгэр эхнэр хүүхэд гисээр энэ хэдэн өдрөө байрыг ортас мартаж орхиж. Ээжийн хэлснээр түрээслэх зар тавихаас өмнө очиж дахин нэг зэгцлэхээр шийдэн хэрэгээр машинтай очив. Багад минь манай байранд ховийн машинтай байж билээ. Харин одоо түр зогсоолж олдохгүй их болж. Би байрнаасаа бараг 3 байрны заадах дэлгүүрийн зорийн давхрын төлбөртэй зогсоолд машина байрлуулж хаад зүнхээ барин гарлаа. Биеийн тамирын тэрхүү зүнхэндээ ямар нэгэн зүйл хийгээд буцаж магадгүй гэж бодсон хэргэлдээ. Ихэр маань намайг бодвол бүх талын авьяастай байсан тул дуу хөгжим ном зохиолтой холбоотой сонирхолтой зүйлс бишгүй. Тэднээс нь хоошод дурсаж байхын тулд ганц нэг нарийн нандин зүйлээс навч юуны магадаа гэж бодсон хэрэг. Орчин үед талигач болсон хүний зургийг байршуулах нь багассан гэд орлуулж бүтээлгсэн цагаан дэрэг 7 мм-ээрээ тунгалаг зөөлөн ширцээр намайг өгдөв. Байр маань эзэн нь үгүй болсон гэсэн шиг л улам хангахж хэн нэгний орон зайг гүн гүнзгий ирж хайх мэт санагдана. Угана төрсөн гэр минь гэлээч одоо бол огтоос тэгж санагдахгүй. Цаг хугацаа миний сайхан дурсамж бүрийг ахын аж амьдралтай хольж зураад ховдоглон зооглсон бололтой. Юу ч санагдана. Телегачин унддаг байсан ураг шарсан цонхтой өрөөнд орлоо. Ханын тавираар дүүрэн CD хуурцаг элд бусын ном төвхмөл сэтгүүлүүд замбраагүй өрж. Ховцосны шүүгэний хаалга хагас сонгорхой. Хаалгыг нь онгойлгон харвал хэдэн төрлийн хослол 2 жинсэн өмд төдий тооны цамцнаас өр зүйлгүй. Хэдийгээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд бордарс хүртсэн ч цэвэр цэмцгэр байдлаа алдаагүйгээр барахгүй цөөнчгсөн брендийн ховцос хэрэгслээс салаагүй юм. Ховцоснуудын нэмхэн цүнхэндээ хийлээ. Мөн тавиур дээрх хэрэгслүүдийг болгоомжтойхон шиг цүнхэндээ хийв. Зөөврийн компьютерийг нь цүнхлэх гэснээ асааж үзмээр санагдаад цэнгэлэгчийн залган асаавал ямар нэгэн нууц үг шаардсангүй. Нүүрэнд нь ганц нэг аппликейшнийг стооцвол өөр зүйлгүй цэвэрхэн юм. My computer руу орвол D-диск дээр нь 39 хавтаснаас өөр юм байсангүй. Хавцыг нээвэл нэг бичлэг, нэг док файлаас өөр зүйлгүй. Видеог тоглуулж игэлэхэд миний сууж байгаа сандал хэдэн хорм эзгүй байснаа талигаач хурч ирэв. Өнөөх бүтээлгийг ар нуруугаараа нөмөрч. Толгоогоо илж, үсээ урагш болгож үг дуугүй хэсэг атснав. Удалгүй камерыг арчиж байгаа бололтой хуруугаараа үрснэ. Дөлгөнөө, чамайг энэ бичлэгийг үзэх байхаа гэж найдаж байна. Үзэхгүй ч байж магадгүй л дээ. Ээж л үзэхгүй байх. Чамайг энэ ноутбукийг аваад нээж үзнэ гэж найдаж байна.
Ер нь чамаас өөрхийн үзэх вэ? Ингээд чи дөнгөж түрүүхэн гараад явсан. Яагаад нөгөө адууны мах чанж ганц юм авч өгсөн өдрийг санаж байгаа үсттэй. Гэт инэв хийлэв. Уг нь бичлэг энтрий гэж бодоогүй мөө. Сая чамтай ярилцах гэж хичээсэн боловч чадсангүй. Гэхдээ нэг нууц ярихгүй болохгүй. Чи сайтар сонсоод дараа нь яахаа шийдээрэй. Энэ талаар хэлэхгүй бол хожим харамсаад барамгүй гэж бодож байна. Бас яагаад ч юм би чамд энэ тухай хэлж чадахгүй байсаар хол явчих юм шиг санагдаад болтгүй. Уг нь хамтдаа ярилцаж шийдвэл зүгээр чинь нэг тийм ёрын совин төрөөд ёрор болох шинжгүй. Гэд камер руу улам дөхөхөд нүүр нь тэр хэрээр томорч харагдав. Түүнийг ярьж байхад хоёр нүдний нулимсэн цэйлгэнсээр баруун нүднийх нь аяганд багтгаа болоод хацрыг нь даган аажуухан урсав. Чи санаж байна уу? Баг байхад би нэг зүйлээс айхавтар айгаад шин дунд чамайг татаж сэрэж ясныг. Харанхуй өрөөнөөс хүн хараад байгаа юм шиг санагдаад чамд хэлтэл чи огт тоохгүй буцаад унтчихдаг та. Олон жилийн өмнө болохоор санахгүй байх л дөө. Гэхдээ чи санахыг удаарай. Тэгж үж миний яриа утга учиртай болох юм. Би түүний яриад байгаа явдлыг санаж байлаа. Биднийг 9 хүрдэг жил манайх байранда анхудаа засвар хийж бид хоёр том өрөөндөө эвхдэг орон дээр 2 сар шахам унтсан юм. Тэр нэг шөнө бийлгүүн намайг татаж сэрээгээд том өрөөтэй залгаа харанхуй өрөөр үзсэн. Дүлгөөнөө харанхуй өрөөний хаалганы завсраар хүн ширтэд бүр шүглдээд байна. Гэхэд би итгээгүй унтаж өргөсөн юм. Яг үнэндээ түүний ярианаас би учиргүй хайсан. Бас нойрон дунд хэн нэгэн шүглдэг шиг аваа сонсогдсон тул айснаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ түүний үгийг үл тоосон болоод унтсан хэрэг. Өглөө нь билгүүн шүүн унтж жоод гинэт харанхуй өрөөний цаанаас нэг хүн харагдаад ах шиг санагдаад сэрээ тартлын ч байгаагүй. Зүүдэлжтэй гэж бодоод би засаар устал тэр хүн шүглцэн. Аван ямар нэг ая биш тасалдан их муухай байсан. Би үхтлээ ягаад буцаж орондоо ороод чамайг дуудсан чи огт итгээгүй эргээд унтчихсан гэж хүлээ. Түүний маргаангүй үнэн тул дэмжиж цааш нь үргэлжлүүлэн яриулэлгүйгээр чи Преставкаар баахан аим шиг гинэ үзээ тэрийг зүүдэлсэн байх гэж хэлснээ өчигдөрхөн мэд санаж байна. Тэр явдлаас хойш билгүүн шүн унталгүйгээр нөгөө харанхуй өрөөний хүнийг хүлээдэг болсон боловч дахиж тийм зүйл тохиолдоогүй бололтой элдв юм ирээгүй. Тэгж байтал ч засвар дуусаж бид ч өөрсдийн унталгын өрөөндөө орцгоосон. Хүүхэд насанд элдв олон үйл явдал болж өнгөрдөг юм л нэг. Тэгэхлээр санаанд дийлхэн байхгүйж санах шаардлага гарвал уурга тархины энүүхэнд байх мартаагүй тийм л явдал. Тэр үргэлжлүүлэн тэр явдал бодит байсан байна. Бодитто хаалганы завсраар хараад шүглдээд байсан би байсан юм байна. Би нэг жил ярих болсон цогтоогүй байгаа болохоор миний ярихыг дуустлан сонсорой гуй. Чадвал би уулзаж байгаад ярьж өгнө л дөө. Гэхдээ л дуустлан сонсорой. Өнгөрсөн жилийн 9-р сард би харанхуй өрөөний зарим нэг зүйлийг янзлах гэж орсон. Сайн даач биш. Хэдэн өдөр хусцсан болохоор шүн нойр өрөхгүй болохоор нь шүн дүлэр хинхиглсэн эргэлдэ. Гэрлийн насаагаад хэд гурав хайрцаг савнтай ямыг нь буулгаж үтсэн дүүтэй. Бидний дунд сургуулийн дэвтэр ном багын хувцас унараас эхлээд хэрэгтэй хэрэггүй олон л зүйл байсан. Тэр бүгдийг нэг бүрчлэг үзэхээс залхаад гэрэлтээд чамтай юм уу ээжтэй хамт тухъя гэж шийдээд хийжсэн зүйлээ болоод өрөөний гэрлийг унтраагаад хаалга дөнгөж нэх мөчөд гарсан жижигхэн завсраар юу арсан гэж яавч манай одоогийн гэр биш. Нэг тийм ондоо сундуу юм шиг баг зэрэг замаасаа буудагч өндөрдөг шиг нэг талж сайн харвал засвар хийж байгаа юм шиг. Нүдээ онилгоод илүү сайн харахын тулд нөгөө жижигхэн завсрын цаг аажуухан томруултал нүдэн дээр хувраад том өрөө маань хэвэндээ орчихв. Тэгэхэр наажуухан буцаагаад анхны байсан хэмжээнд нь очтол түрүүний байр байдал нүдэн дотороод ирсэн. Манайхан ч манайхаа сонирч цан чөдөлснийг хэлхөө анхаарлаа төвлөрүүлж байгаа сайтар харуул засвартай өрөөний цаад болон чи бит хоёр эвхдэг орон дээр унтж байдаг байгаа. Мэйл гайхад цэл өхөрлгөө явах байт. Архины цагаан солиогийн чинь ингээд хүрээд ирдэм болов л гэж бодож юмцсан. Тэгтлээ хайц хамгаардагүйч хий юм сараад байгаа болохоор цаанаа л нэг яоцгүй. Гэсэн ч үргэлжлүүлээ харсаар л байла.
Удалгүй наа талд нь унтаж байгаа би босоод ирхэн тэр. Би яагаад ч мэдэхгүй чиний нэрээр өөрийгөө дуудав. Аяархан л та. Гэхдээ шөн дөлөөр аниргүй намгүмд хангалттай сонсогдохоор гэвч тэр ч гэжтэй би огт сонсохгүй байсан. Тэгэл удалгүй би хаалга хаачихсан. Ёстой нэг хачин байна уу? Түүнээс хойш би хэд удаа энэ ажиргалтай явдлыг давтах гэж хэрдээ хийжсэн ч болж өгөхгүй л байл. Харин тэгж явсаар он гарсны дараа 1-р сарын 9-ний шөнийн 3:39 минут болдг юм байна да. Миний баярлсан гэж. Тэгэхэд би илүү чангаар өөрийгөө дуудсан ч ямар ч өөрчлөлт гараагүй. Миний баг нас намайг харж байгаад ариун цэврийн өрөө рүү явсан. Би ажиглаа л байла. Тэгтэл хэсэг хугацааны дараа нөгөө байдал чинь нүүдэн дээр ховирч буцаад энэ цаг хугацаанд ирчихсэн. Тэгэхэд л шөнө болгон бүтэлгүй оролдлогод. Сар гаруй хичээсний үр дүнд 3-р сарын 9-ний шөнийн 3:39 минутанд бүтгэн тэр. Гэхдээ бас л нөгөө л нэг байр засвар тавь. Тэгээд би ойлгосон юм да. Тэр ажиргалтай зүйлийг олж харах өдөр нь сар бүрийн 9-ний шөнийн 3:39 минутад нэгддэг эсвэл онгойдаг аль нар нь хэлхээ мэдэхгүй байна. Тэгээд яг 39 минут үргэлжилдэг. Тэр би миний дуу хоолойг сонсохгүй ч намайг мэдэрдэг. Яагаад гэвэл миний багын дурсамж тэр үед өчигдрийн болсон явдлыг санаж байгаа мэт тодорхой санагддаг. Хамгийн сүүлд би 8 сарын 9-ний шөнө хаалгаар шагаасан. Урд эдэл тэр хоёрыг баахан дуудсан ч миний бага насны хувилбар ямар нэг хариу үйлдэл гаргаагүй. Нөгөө л өмнөгшгөө шээхэр босох үед нь өөрийн мэдлгүй шүглдчихсэн ч өнөөх маань татуусхийн зочоод орлогоо гүүхээр хариалгаж очоод чамайг сэрэх гэж үздэг юм да. Би ч үргэлжлүүлэн шүглдсэн чинь бүр айгаад хүнжилдөө шурах үед хугацаа дууссан дөө. Тэгэхээр миний одоогийн байдлаар нээсэн нээлтүүд нэг иймэрхүү л байна. Сарын 9-ний шөнө бүр хаалга шахах тоолонд миний бага насны яг тэр шөнийн дурсамжууд баг зэрэг өөрчлөгдөд байдгийг. Өмнөх дурсамжууд огт оргуу алгуулдагч би өмнө нь өрөөнд дурахтаа ямар үйлдэлүүд хийснээ санаж байгаа болохоор тэрийгээ санаад байдаг. Үйлдэлээрээ тэр хэсгэн дурсамжуудыг арчаал шинээр бичээд байгаа юм да. Сүүлд үүссэн буюу харанхуй өрөөнөөс хийсэн хэдэн үйлдэл дурсамжид маанч нөлөөлөд байна гэсэн үг. Чамд бол ердөө миний ярьсан ганц л дурсамж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ ч санаж байгаа бол шүү дээ. Тэр нь хаалганы цаанаас нэгэн хүн шүглдсэн тухай баг багтаа чамд ярьж байсан тэр дурсамж. Чи бол миний мах цусны тасаргаа ихэр минь. Миний мэдрдгийг чи мэдэрдэг, чиний зүн надад ч адил төрдөг. Тэгэхээр би чамд л найдаж энэ бүхнийг ярихгүй л өөр хэн нэгэнд ирвэл шууд л ажигдах байх. Ээжид илээ гэж сэтгэлийн зовоохоос цаашгүй. Тэгээд байна. Хэрвээ чи энэ бичлэгийг үзэж байгаа бол гэртээ ирчихсэн гэсэн үг. Бас би байхгүй болчихжээ гэсэн үг. Тэр ингэж хэлэхдээ нулимс туслуулж байв. Хэрвээ байдал ийм дээрээ тулсан бол энэ хажиргалтай нууцад нэвтэрч чадвал нууцын хаалгыг нээгээсэй гэж би хүсэж байна. Энэ бүхнийг чи бит хоёрт хаанаас ч юм хинээс ч юм илгээсэн бэлгээ гэж бодож байгаа шүү. Бурханаас ч юм уу эсвэл чөтгөрөөс ч үж магадгүй. Бас зүгээр л нэг цаг хугацааны хугарал гэж бодохгүй. ертөнцид ийм зүйл хэрвээ байдгийм бол ямар нэгэн учир шалтгаан тайл байх ёстой. Харин тэр нь чухам юу гэдгийг би харахаа олж мэдээгүй байна. Хоёулаа хамтруул илүү хурдан нууцад харагдах байх. Миний хүсэл гэвэл. Гэт тэр үгээ дуусгасангүй бичлэг тасрав. Компьютерийн цэнийг нь дууссан болов. Би нөгөө файлуулах бичсэн зүйлийг нээвэл. Сар бүрийн 9-ний шөнө дунд 3:39 минутанд хаалгыг удаанаар нээснээр хурууны үзүүр орох төдий зайгаар харагдах тэр зүйл бол хөв төвлөнгийн эргүүлэгч гэж магадгүй. Хурууны үзүүр орох төдий зай шүү. Цааш нь хэтрүүлвэл харагдахгүй, нааш нь татвал бас л харагдахгүй гэж бичсэн байв. Бичлэгийг үзэж захиасыг уншаад миний бодол санаа хоосрон хөндөрч
байж суухад хүндрэлтэй юм шиг. Үгүй бол ямар нэгэн зүйл хиймээр ч юм шиг давчтан үгээр хэлхийн аргагүй хачиргалтай мэдрэмжийг гүн гүнзгий мэдэрч байв. Бэлгүүн арх уудаг байсан. Гэхдээ тэгтлээ хуугаагүй. Осолд орсноос хойш л хэтэх уусан болохоос тэр хүртэл тардагта тултал уух нь байтугай бараг амсдгүй шахуу хүн байсан. Арх сэтгц мэдрэлэд нөлөөллөө гэхэд ингэтэл нөлөөлнө гэж юу? Түүний хэлсэн бүхэн үнэхээр хөндлөнгийн хүн сонсвол шууд л архины имчилгээнд өгөхөөр сонсогдож байгаач надад бол хоёр талтай бодогдоно. Тийм ч учраас нэг бол хийхоосон өргөж дүүгөө өрөвдөж зөвхөрөнгөө баржтэй гэж бодох бол нөгөө талаас яагаад байж болохгүй гэж гисэн санаа цугулцаад байсан хэрэг. Юуны төрөнд босож нурууныхаа жилийг гарган эргэн тойрныг харлаа. Гадаа хэдийн харанхуулж айлуудын цонхнууд гудмыг гэрэлтүүлнэ. Утасныхаа хуанлыг харвал 1-р сарын 30-ныг зааж байв. Их ажлаас болж өдөр хоног андуурдаг болсныг ч хэлэхүү 30 болсныг ч анзаараагүй явж. Утас дуугарч ихнэр хизээ ирэх талаар асуугаад салгав. 9 гэж дотроо давтан хэлээд 9-ний өдөр дахиж ирэхээр шийдэн түрүүн зөвлүүлсэн хувцас хунар зарим нэгэд зүйлсээ аван гэрээс гарлаа. Зүүд нойр зүм бэлэг цаг хугацааны аялал сүнс сүдэр гэх мэт хийсвэрлэл зүйлсийн талаар бусдын лэдэлэг кино зохиол ам дамжсан яриагаас л ойлголт авсаар ирсэн хүний хувьд талига чихрийн захиас надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Зүгээр ч нэг чихнийг айжгаар өнгөрүүлээд үрд мартахад дэндүү хайрын санагдсан гэсэн үг. 2-р сарын 9-ний ажлын цаг дуусхийг хүлээж тэсгэлгүй тардаг цагаас 2 цагийн өмнө өөртөө чөлөө өгсөн би гэртээ ирлээ. Эхнэрээ эрт тарсан шалтгааныг асуухт нь өнөөдөр гэрт очиж үлдсэн юмыг зэгцэлж цэвэрлдэг юм билүү гэхэд тэгвэл би хамт явах уу гэж нухацтай асуув. Би түүнд хэрэггүй дээ. Би өөрөө л янзалж зэгцэлчгээд маргаашаас зар тавь. Хар илгийн хүмүүс төрөөслүүлэхээс өмнө би төрсөн гэртээ нэг хоны гэж бодож байна. Бэлгүүнээс хойш сэтгэл санаа тиймхэн байгаа учраас гэртээ ончвол гайгүй болох юм шиг санагтаад байна. Хэмээн логик муутай замбраагүй зүйл хэлтэл эхнэр нүдээ томруулан гайхаж байгаагаа царай төрхөөрөө илэрхийлсэн ч чимээгүй толгой төхөв. Миний ярьсан зүйлс түүнд огт танихгүй хүнийг шиг санагдсан ч байж магадгүй. Яалтчгүй махцуусныхын тасархаа өнгөрөөд удаагүй тулдал толгой төгссөн болов. Гутал хувцас өмсөж байх зур яагаад ч юм эхнэрийн сэтгэлд ямар нэгэн шаналгаатай бодол төрөөд түүнийгээ илэрхийлж чадахгүй байг суухаа олж ядаад байгаа юм шиг надад санагдсан ч тэр тухай юм хэлж зүрхэлсэнгүй. Хүрмэ өмсөд үүдэр гарахын алдад учиргүй хүүхэн үнсмээр санагдав. Би дотроо баг зэрэг гайхсан ч эхнэртэй хүүг нэг үнсчихдэг юм билүү гэвэл тэгээч дээ. Миний хүү аав нь үнсийг нэ гэчгээд өөрөө том өрөө рүү яваад өгөв. Би хүүгийнхээ тухан дээр үнсээд аав нь утгагүй үрээд ирнэ гэсээр гэрээс гарлаа. Би такси барин төрсөн гэртээ ирэх үед оройн 9 цаг болж байлаа. Гэрт ороход өнөө хүртэл хаяж үргэлдүүлэлгүй хадгалж ирсэн шугамын радиогоор Lily was here гэдэг аялгау игшиглэж байсан нь тэр тэхэн жилүүдэд аваачих бэлтгэл ажил явагдаж буй мэт санагдав. 90-ад оны ихэр орбит сувг дээр хөл бөмбөгийн тайм нэвтрүүлэг энэ аяар эхэлдэг байсансан. Бэлгүн бит хоёрын хоног тоолон хүлээдэг нэвтрүүлэг болохоор энэ аялгау сэтгэлд ингэтлээ үйлдсэн нь тэр. Олигтой хийх зүйлгүй тул бэлгүүний бичлэгийг эхнээс нь дахин үзв. Ганц нэг дутууд улимг зүйл байвал эргэж санах гэж үзсэн юм. Удахгүй учирч магадгүй сонин тохиолд би сэтгэлээ бэлдэх гэсэндээ 50 грамаар цагаан эрхийг хоёрынтой хөнтөрч өргөв. Ойр дуугаагүй болоод ч тэрв дотор халан сэтгэл санаа тогтургүй болж ихрийгээ учиргүй хэрэг санав. Дардан зам шиг амьдрал нь нэг л өдөр зүгээ буруулж хатуурч өргөсөн. Намайг бодвол мөн ч хүсэл мөрөөдөлтэй цовоо цолгон хүн байсан даа гэж бодохтой зэрэгцэн. Уус юмнаас зорилгоосоо тэнж удахгүй гэсэндээ бодлоо зэгцлэн уртхан амьсгаа аваад цагаа харвал 23 цаг.
Утасны сэрүүлгийг шөнийн 3 цаг тааруулаад багада унтаж байсан орон дээрээ хэвтэн танил дотн үнэртэй жижигхэн хатуу дэрэн дээр толгой тавингууд зүүрмэглэж эхлэв. Зүүдэнд бэлгүүн багынхаа төрхөөр ирчихсэн. Дүлгөнөө хэрвээ чи наад зүйлийнхээ учир шалтгааныг олж чадвал надад туслах уу хэмээн гуйсан өнгөөр надаас асуув. Би одоогийнхоо дүр төрхтэй байхагаад мэдээж шүү дээ гэд түүний толгойг илвэл. Мэдээдээс юм аа. Надад өөр хинч туслахгүй. Зөвхөн чи л туслана гэж. Хорвоо ямар хуурамч болохыг ухаарч бүх зүйлийг үгүйсгэж явахдаа ээж та хоёрыг л би хамгийн ихээр санаж байсан юм шүү. Мэднэ. Тэгвэл сайн л байна. Би чамд итгэж байгаа шүү гэж хэлчихэд гүйж одов. Түүнийг хаашаа ч юм гүйж одохтой зэрэгцэн сэрвэлгийн чимээ гүн нойрноос сэрээлээ. Шөнийн 3 цаг болж босож галын өрөөнд орон зоргоноос хүйтэн ус тосож уучхаад нүрээ усаар шударсан болоод гайхал өрөөнд очлоо. Ягаад ч юм зүрх түргэн зөхөлж удахгүй болох үйл явдлыг хүлээн догдлоо. Шалгалтын дүн сонсох гэж байгаа юм шиг эсвэл бэлгүүнийг осолд ороод хагалгаа хийсэн эмчийг хүлээж байсан шиг сэтгэл тогтож өгөхгүй байв. Ийм байдалтай байвал ямар нэгэн чухал зүйлийг орхигдуулж магадгүй гэд аль болох тайван байхыг хичээн төвлөрж гэллээ. Утас гинэт дуугарч гайвалах юм шиг санагдсан тул унтраагаа дэргэдээ тавив. Ингээд тас харанхуй орчныг нөмөрлөө. Хамрын хав зүрд хүргэсэн хуруугаач олж харахааргүй гүн харанхуй. Богино цагныхаа фосфортой зүг харвал 3 цаг 39 минутыг заажээ. Аажуухан босож хаалганд мэдрэмжээр ойртон долоовор хуруугаараа аажуухан түлхлээ. Амьсгаа хурцаж тэр хэрээр зүрх түгтүг цохилхон сонсогдоно. Бэлгүүний загсанчлан бага зэргийн зайгаар өрөөг харлаа. Тийм ээ, үнэн хэлж. Цонхоор тусах сарны гэрэлд ундуу сундуу тавилга сэлтгураасан том өрөө харагдав. Цаатхан талдан зэрэг цүүлсэн 2 эвгдэг орон дээр 2 хүүхэд бололтой жижиг биетэй хүн хэвтэн. Мэдээж бит 2. Би аажуухан амьсгалах гэж хичээсэн ч болж өгөхгүй байв. Хичээ гэж өөртөө 3 удаа хэлээд сайн нэг тайвшран хаалганы завсраар харагдах өнөөх гайхал зүйлийг тогтоон харлаа. Хэсэг хормын дараа наад талын орон дээр хүн босох үед би өөрийн мэдээлгүй шүгэлтчихв. Шүгэлдэгтээ Lily was here аялгауг чадан ядан шүгэлдэв. Сансныг бодвол тун аялгуулаг эвтэйхэн шүгэлдэж байлаа. Нөгөө хүн миний шүглийг сонссон бололтой буцаад орондоо ороод толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрчихв. Би шүгэлдсээр удалгүй цааталын орон дээр хүн өндөм босоод над руу ихцлэн харж байснаа учиргүй чанга орилон босон хараагаад нөгөө өрөө рүү гүйчихв. Харин над талын орон дээр хүн түрүүн хэвдсэн чихтэй дуугүй олооч хэмээн чангаар хашгирсаар удалгүй цөрхрэн уйлж иглэв. Би үргэлжлүүлэн шүгэлдсээр түрүүхэн эвтэйхэн өнгө аястай байсан маань бүр болж хачин муухай аваа гаргаж иглэхийг мэдрэв. Гэсэн ч би үргэлжлүүлэн шүгэлдсээр нөгөө хүн толгой дээгүүр хөнжлөө тийрэн газар тунгаад чимээгүй болооч хэмээн уйлсаар. Харин би яагаад ч юм үргэлжлүүлсээр. Учир нь хэн нэг нь надад битгий зогсоорой шүгэлдээд байгаарай гэж чихэнд маань шивнэж байв. Хэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Гэрэл зэлсгийн асаж хэн нэгэн миний байгаа зүг рүү хүн далхаагаар алхасаар хаалга сэвхийтэл онгойлгож өргөлөө. Маш хурц тод цагаан гэрэл манс хийж би ухаан балартан хойш унаж байгаагаад бүдэг бадаг мэдэрч байв. Гавлын яс заацараа салах гэж байгаа юм шиг өвдөлт мэдэрсээр би сэрлээ. Өнөөх харанхуй өрөөндөө унтчихж. Урд шөнийн явдлыг нэхэн санахыг хичээх зур түүнтэй зэрэгцээд хүүхэд насны тэр нэгэн шөнийн дурсамж гялсхийн тэрхэнд харван орж ирэв. Ханын өрөөний цаанаас хөлбөмбөгийн нэвтрүүлгийн аяг хэн нэгэн шүгэлдэд үгүй л нэг тийм муухан өнгөр гингнээд байсныг санав.
Би харанхуй шүн тэр муухай аянд гэнэцэрсэндээ айж аав ээжийн өрөөрөөгүй тэднийг сэрээсэн юм. Аав ээж маань юу болоод байна вэ гэсээр том өрөөндөрж өнөөх муухай харанхуй өрөөний хаалгыг аав маань онгойлгоод юу ч байхгүй штэ. Билгүүний чи бас сонссон юм уу гэхэд ихэр маань зүгээр л толгой төхөж байсныг санав. Билгүүн айсандаа орондоо шээчихсэн байсан юм. Аав ээж бид хоёрыг хурайлан аргадаж өөрсдийн өрөөндөө оруулан хамтдаа унтсныг өчигдөр мэд санаж байна. Тэр цагаас хойш бид хоёр нөгөө аяыг сонсож чадахгүй болсон ба өнөөхөө хөл бөмбөгийн нэвтрүүлгийг дахиж хизээж үзээгүй. Дөнгөж хэдэн цагийн өмнөх дурсамжууд тэр тээх олон жилийн өмнөх дурсамжаас бүгдэг санагдахаагаад анхнаасаа л ийм байсан мэд санагдана. Санагдах гэхээсээ илүү ерөөсөө юу ч өөрчлөгдөөгүй тэгсэн хэрн ямар нэг зүйл өөр болсныг мэдэрнэ. Учир нь үл олдох цаг хугацаа. Дурсамжийг өөрчилсөн гэдгээ цаад ухамсартаа мэдрэгч яг юу өөрчлөгдсөнийг нэг л ухаарахгүй. Хүүхэд байхад сүнс зайлам тэр муухай эсрэг чимээг сонссон. Тэр чимээг насанд хүрсэн би телегачулсан ихрийнхээ видео бичлэгээс санаавч шөнө болохыг хүлээж аваад өөрөө гаргасан. Түүнээс өмнө тэгвэл юу байсан гэж. Юу ч байсан ч гэсэн би мэдэхгүй. Ёстаны холион бантан кэч нь энэ биш үү? Би дөрвөвчлэн өнөх ноутбукийг хайж олоод талигач ихрийнхээ бичлэгийг олж тоглуулах гэсэн боловч олдсонгүй. Орчноо харуул нэг л өөр юм шиг эсвэл огт юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдхаагаад ийш тийш сандран гүйх үед толгой эргэн ухаан балартаж ураг шалгаж чадхаа болон бүх зүйлээс тасрах мэт алсарсаар хурц гэрлийн өмнө унаж байгаагаа бүр түүрхэн мэдэрлээ. Сэрлээ гэх ээжийн хоолоогоор би нүдээ нээвэл энэ тарианы үнэр ханхалсан эмнэлгийн өрөөнд байгаагаа мэдрэв. Толгой маань аимшигтай өвдөхөөд үг хэлэх гэсэн ярьж чадахгүй байв. Ээж маань духан дээр минь бүлээхэн гараа тавиад "Миний хөсүүд болох шаглаа шүү дээ. Одоо гайгүй дээ" гэд хацрын минь үнсв. Удалгүй цагаан хослолтой хижээл насны эмэгтэй эмчирж ээжийн дэрэг зогсоод "За залуу минь, ингэтлийг хуугаад байвал нэг л өдөр архины ордлоор явах нь байна шүү дээ. Хөгшин настаа аав ээжигээ боддгоо юм уу?" гэснэ. Одоо айлтгүй. Ер нь бол архины гүн ордлого байна. Дотор эрхтнүүдэн сансныг бодвол дайжгүй юм. Ээлэг нь баг зэрэг асуудалтай. Гэхдээ гайг баха гэд гарч отов. Ээж минь нүлмэс цэйлгэнүүлэн над руу хараад "Эвээ минь, ээж аваасаа төрүүлээд явах хашаглаа шүү дээ. Одоо миний хүү над хар усаа болиод өглөлтөө. Хөгшин биднийг боддгүн бол дүүгээ бодолтой. Өдөр шөнөгүй чиний сайн сайхны төлөө ном уншиж, хурал хурж арын чин засаж явах юм." Гэхдээ зэрэгцэн улаан бүрэнгийн орхимж нөмөрсөн халзан толгойтой ихэр маань орж ирэв. Араас нь аав ороод ирэв. Тэд над руу зэмлсэн харцаар харагч тэгсгээд гайгуулцгож ээжтэй хідэн үг солихон сонсогдоно. Билгүүн миний толгой дээр ирээд "Одоо гайгүй дээ. Эмнэлгээс гараад уухгүй бах. Ер нь жуух цаг нь энэ дээрээ дууссан гэж надад мэдрэгдээд байна. Одоо би одоройж" гэсээр холдов. Аав дуугүй толгойс гисэрсээр мөн л өрөөнөөс гарлаа. Нүдэнин энэ хүртлэх дурсамжуудаа ухав. Тэр нэг аимшигтай шөнө харанхуй өрөөнөөс муухай чимээ гарснаас улж билгүүн сэтгцэн асуудалтай юм шиг хэдэн жил явсны эцэст аав түүнийг лам болгохоор шийдэн сургуулийн солилсон юм. Билгүүн чодолгүй дээрдэж сайнчлан болоод хэдэн жилийн дараа номын мэдлэгээ зузаадахаар төвд энэтгийг суралцсан улам мундаг болсон. Харин би яалаа. Би найзуудтайгаа явж байгаа тосолд орсон. Түнхний хүнд гэмтлээс улж хазгаруулсан. Осолд орсон найзуудаас маань баяраа бит хоёр л амьд гарсан. Өөр яалаа. Тэгээд л ууж эхэлсэн. Тооцоолж байгаагаар бараг 6 жил уусан юм байна. Би 39 настай. Ганц бие, хазгар, архины хамааралтай хүн.
Амьдралд маань ямар нэгэн зүйл буруу болсон юм шиг, эсвэл болох ёсгүй зүйл болсон юм шиг мэдрэмж олон жил намайг зовоож байгаа. Тэр хачин бодол хүүхэд байхаас хойш намайг орхиогүй. Тодруулбал тэр нэг муухай харан хөшөнөөс хойш. Гэхдээ яг юу болох ёстой байгаад юу нь болоогүйг би хизээж ойлгож байгаагүй юм. Хөв твлэнгийн зүү зөгцөл үгүй болчихсон юм шиг. Миний хизээж гүйцэд ойлгож байгаагүйч үрд сэтгэл зовоосон байдлыг аав ээж маань тэр нэг шин болсон үйл явдлаас улж гайдаарсан гэж итгэдэг юм. Ямар сайн да игмаггүй хайж цочирдсан дүг лам болох вэ дээ. Харан хөөрөнд нь ямар нэгэн зүйл шүглсэн байраа тэр намар танзарж бид хотын баруун зах руу нүүсэн. Яагаад ч юм би тэр байранд очиж ямар нэгэн зүйлийг засаж буцаах ёстой мэт санагддагч хэдийн өөр айл орсон тул ор харахгүй болохоор яаж чадалгүй өнөөдрийг хүртэл явжээ. Энэ мэт 39 жилийн дур сумжууд хөврөн. Эмнэлгийн орон дээр хэвдэж байхдаа би зөвхөн дур сумжуудаа алуухаж ямар нэгэн зүйл ирж хайсан боловч юу ч олсонгүй. Бүх зүйл болоод өнгөрчихсөн. Засаж залруулж чадахгүй. Хэд хоноод эмнэлгээс гарч агаар сэлхүнэртэн толгойд арх сэргэлээ. Энэ хооронд мэдэгдсэн нэг зүйл нь надад арх уух хүсэл огт төрсөнгүй. Тэр байтугай өмнө нь тэгтлэх арх удаг байсан гэх шинж тэмдэг ой ухаанд минь лав алга. Царай төрөгч харцсангүй сайжирч. Намайг эмнэлгээс гарсан орой бэлгүнд үзүүлдэг нэг хүний өгсөн адууны махыг чанж идэн бид дөрвүүл энэ дэрийг хөрөлдөн халуун ам үлээрээ сууцгаас юм. Аав минь ил хэлэхгүйч намайг ингээд босоод ирсэнд туйлын их баярлаж байгаа нь мэдрэгдэж байв. Би тамхил хар тагтан дээр гарвал бэлгүн араас гарч ирээд. Дөлгөнөө чи хөв тавилангийн хурд байдаг гэдэгт итгэдэг үү гэв. Би байдаг байлгүй дээ. Номын хүн чийл сайн мэдэх бах гэвэл. Тийм ээ байдаг бах. Гэхдээ хурдны эргэлтийг өөрчлөх хүч хүнд байдгаа гэж бодсонгүй явж. Тэгээд гоо яах вэ? Ойрд миний зүүдэнд бит хоёр тис өөрөөр орж ирээд байдаг болсон юм. Одоо байгаагийнхаа эсэргээр гэх юм уу та? Жишээ нь би сакс тоглодог ч юм уу? Гэт нүдэ өнөөлгөн инэв. Түүний яриа үнэхээр байж боломгүй инээдтэй байсан юм. Тэр ертөнцч тэгвэл их сонирхолтой байх байсан байлгүй дээ. Гэт ихрийнхээ мөрөөр тэрвэрсээр би гэртээ орлоо. Өдөр шулж бэлгүүний ихнэр хүү хоёр ирж тэд харихаар зэхэв. Аав ээж бид гурав гэртээ үлдэж тэднийг үүдний өрөөнөөс үдэж өгөх зуур бэлгүүн над руу ойртож ирэн чихэнд минь баярлалаа хэмээн зөөлөн хилчгээд хүүгээ хөдлөн гарлаа. Тэр намайг энэ хорвоогоос бүхнийг орхиод явуулгүй үлдсэнд баярлсан гэдгээ илэрхийлсэн нь тэр байсан болов уу та. Зохиолч Чин зургийн халиун Хөв тавилан. Зохиолыг сонсдог болгон уншиж эвлүүлсэн Ганагийн суваг 2025 он. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.